Сайн байцгаана уу? Мөнгөчин байна. За өнөөдрийн Photoshop-ын хичээлээрээ rectangle tool, ellipse tool, triangle tool, plugin tool, line tool, custom shape. Ямар их англи. За энэ их төлөвүүдийг хамт сургаална. Заавал нэршлигийн тэржлэх шаардлага. Ер нь бол гурвалжин, гурвалжин, тавуу шүү. Одоо юу гэдэг амтэн ч юм уу. Тийм дүрсүүдийг яаж Photoshop дээр хийх вэ гэсэн үг. За миний хувьд болохоор Photoshop-ыг монгол хэл дээр та бүхэнд хүргэж байгаа. За гэхдээ Photoshop-ийн хувьд болохоор улсын хүмүүс ойлгодог бас тийм хэл гэж байгаа. Та бүхэн rectangle гэдэг нь болохоор дөрвөлжин, одоо ellipse нь бүрэн гэж ойлгоход болно. За гэхдээ энэ нэршлиг заавал чийжлэхгүй ч нэг удаа хараад авчих юм бол дараа нь та нар интернетээс юм уу Photoshop-ийн руу хичээл үзэхдээ энэ нэрээр хайх юм бол хичээлүүд гарч ирэх байгаа. За өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнө мөн ялгаагүй санаа ухаас бүү аа гэсэн номноос нэг ш татаад эхлэе. Номны 46 дугаар хуудсан дээрээс харах юм бол энэ бараг салцсан доо ингэ салгачих. Харах юм бол ийм зураг байгаа. Та бүхэнд харагдаж байна уу? За энэ чинээс юу гэсэн үг хэрэг? Уран зориг авдаг хүмүүсээ жагсаа гэсэн байгаа. За тэгээд хоёр ангилж ялах гэсэн байгаа. Гуравт болохоор бидний магад хийх гэсэн зүйлийг бүтээ. Би өмнөх хичээл дээр та бүхэнд хэлсэнчлэн юу харж байна, юу сонсож байна гэдэг нь тэр хүнийг бий болгодгоо гэж бас тарих судлалч гэсэн одоо memory буюу хүний яг амьдарч байгаа харж байгаа сонсож байгаа бүх зүйлгүйнийг удирддаг гэсэн үг байгаа. За бидний энэ нүд болохоор яг одоо уртлыгаагаа харж байгаа 180 градусыг ч гэсэн нүд маань харж байгаа. Тарих маань болохоор орой унтахад болохоор хэрэггүй одоо харсан үзэгдлүүдээ шууд ингээ устгадаг үйл явц байгаа. Тийм учраас бидний одоо яг харагдахгүй байгаа хэсэг ч гэсэн яг үндсэндээ харагдаад тэрхэнд хадгалагдчих байгаа гэсэн үг байгаа. За өнөөдрийн гол хэлэх гэж байгаа зүйл нь санаа авж байгаа энэ урам зориг авдаг хүмүүс байгаа шүү дээ. Энэ урам зориг авдаг хүмүүсийнхаа бүтээлийг нь вау ямар гоё юм бэ? Ямар дурдлаг хийсэн бэ гэхээс илүү бүтээлийг орсон хүнийг та нар хараад энэ хүн яаж ийм зурч уу? Яаж ийм бүтээч үү гэдгийг нь бодох нь хамгийн чухал байгаа. Бүтээлийг нь хараад баярдаг биш. Тэр зүйлийг бүтээсэн хүнийг нь яаж ямар орчинд ямар цаг үед хийсэн бол гэдгийг нь бүгдээрээ бодонгоо тэр хүнийг нь бас ингэ судлаад тэр хүний амьдралыг нь судлаад инспирэшн авах болохоор байгаа. За тэгвэл олон хичээлдээ хамтдаа орцгоё. Кажа. За өнөөдрийн зааж өгөх сайт болохоор Icon-ы сайт байгаа. За дизайнер ямар постэр хийгээд явж байгаа. Жижиг юм ном хэрэгтэй ч юм уу. Facebook-ийн лого хэрэгтэй ч юм уу. Эсвэл 3D нэг юм одоо юу хүн одоо маус гэдэг ч юм уу. Тийм icon-ууд хэрэгтэй үед болохоор нэг үрчлэн зураад хийх юм бол маш их цагийг алддаг байгаа. Тийм учраас айл эрт тийм icon-уудыг нэгтгэсэн. Тийм өнгөө сайтууд бас төлөвлөлттэй сайтууд маш их байдаг. За миний хувьд ашигладаг өнгөө сайтаас нэг сайтыг бас 3D icon татдаг сайтаас нэг сайтыг буюу хоёр сайтыг тавханд өнөөдөр зааж өгье. За тэгвэл хамтдаа ямар сайт вэ? Яаж чадах вэ хамтдаа сурцгаая. За интернетээс бүгдээрээ icon гэж тайх юм бол маш олон сайт гарч ирнэ. За тэгтээ дэлхийд байгаа маш олон дизайнеруудын ашигладаг Platcoin гэдэг icon-ы сайт байгаа. Энэ сайтыг болохоор бүгдээрээ маш олон хүмүүс ашигладаг байгаа. За бүгдээрээ орох юм бол өөрсдийнхөө Gmail-ээрээ логин хийгээд нэвтэрч орсны дараа энэ search хэсгээр icon-ыг сонгоцсон бай үед болохоор search хэсгээр дуртай зүйлээ бичиж байна. За жишээ нь Facebook гээд бичих юм бол одоо 4253 Facebook icon гарч ирж байгаа. Тэгээд энэ нь болохоор сүүдэргүй янз бүрийн дуугүй ч юм уу. Янзтай Facebook-тэй холбогдлоо icon-уудыг гарч ирнэ. За дахиад жишээ нь book ч юм уу. Өвчих юм бол маш олон icon-ууд гарч ирнэ. За энэ дээрээс болохоор бүгдээрээ төлбөртэй бас ийм icon байгаа. Гэтэ ер нь хэвшлэн төлбөргүй нүүд нь бас байгаа. Тэгээд харах юм бол за энэ icon одоо миний хийх постерт яг тохирох юм байна. Өнгө дөрхөн. Тэгэх юм бол энэ icon-логоо ороод за энэ PNG бас байгаа. Бас copy PNG гэж байгаа. Энэ PNG-ийн хажуудал дээр суман дээр дарах юм бол яаж болно? Хэмжээг нь болохоор сонгож болно. Одоо 522 пикселээс авахлаад 16 пиксел хүртлийн хэмжээтэй байгаа. Мөн яг хажуудалд нь орох юм бол өнгийг зөвлөж болох байгаа. Үнэхээр гоё гоос өнгийг ингэ сольж болох байгаа. За тэгээд хэрвээ яг энэ чинь ингээд болчлоо гэх юм бол бүгдээрээ PNG дээр нь дарах юм бол pre-download гэдэг рүү орох юм бол шууд татах боломжтой байгаа. За ингээд татаад тэгээ өөрсдийнхөө постэр ямар нэгэн дизайнда энэ icon-ыг ч юм уу бүгдийг ингээд хэрэглээд явах боломжтой байгаа. Энэ Platcoin гэдэг сайт болохоор icon-ы сайт болохоор ихэвчлэн vector icon-ууд ихэвчлэн байгаа. Харин 3D icon-ууд заримдаа хэрэгтэй болох үе байдаг. Миний загварт тэр үед би өөрөө хэрэглэдэг сайтыг та бүхэн зааж өгье. За харах юм бол энэ icon
Scout гэдэг нэртэй ийм бас ийм icon-ы сайт байгаа. Энэчнээс харах юм бол мөн ялгаагүй search хэсэгтээ бас төлбөртөөгийн free гэдэг хувилбарыг сонгоод бүүнөрөө хайлт хийх юм бол үнэгүй мөртлөө 3D ийм icon-ууд гарч ирэх байгаа. За би book гэж ном гэж хайсан байна. Тэгэх юм бол номтой холбогдолтой ийм 3D icon-ууд ингээ маш их гарч ирж байгааг та бүхэн харж байгаа. За энэ дээрээс болохоор өөрийнхөө загварт хэрэгтэйгээ дуртайгаа татаад хэрэглэх боломжтой. За энэ book-ийг орлоо. Тэгээд бүгдээр энэ icon-ы энэ чиг дээр та очих юм бол за PNG юм уу эсвэл ямар өргөтгөлөөр татах вэ гэдэг нь гарч байгаа. Энэ цэгэн дээр дарах юм бол бас пикселийг сонгох боломжтой байгаа. За миний хувьд 1000-аар татна. За энэ нь болохоор төлбөртэй юм байна. За тэгэхээр 500 одоо яг үнэгүй татах нь болохоор сайт нь болохоор free хувилбар гэдэг дээр нь ороод тэгээ сонголтоо хийх юм бол тэгээ татах юм бол татаад тэгээ ташилж болох байгаа. За түрүүлэх юм бол ингээд татчих байна. За харах юм бол энэ нэг icon-ыг татсан байна. За Photoshop-ыг нээгээд үзэх юм бол бас энэ icon маань нэгтршлийн хувьд ч гэсэн дагуу өндөр нэгтршилтэй байгаа. Тийм учраас та бүхэн ямар нэгэн постэр дизайн ямар нэгэн зүйл хийхэд болохоор бас энэ icon-уудыг бас өргөнөөр олон тал дээр хэрэгжиж болохоор байгаа. Харах юм бол энэ icon-ууд бүгдээрээ PNG буюу арийнх нь альпагаар ирдэг байгаа. Тийм учраас ямар ч постэр дизайн дээр аваачих юм бол арын зураг хар ч юм уу цагаан ч юм уу бэкграунд байхгүй учраас шууд аваад ашиглах боломжтой байдаг байгаа шүү. За тэгвэл өнөөдөр үзэх хичээлдээ хамтдаа орцгоё. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа орцгоё. Өнөөдөр болохоор бүгдээрээ туян буюу янз бүрийн дүрсийг хамтдаа хэрхэн яаж Photoshop дээр дүрсийг хийх вэ гэдгийг сурах болно. Энэ дотор болохоор rectangle tool, ellipse tool, triangle tool, plugin tool, line tool, custom shape tool гэдэг түүлүүд багтж байгаа. За англи нэршлүүдийг сонсохоор за яг юу ямар дүрс гинэ гэж орог сонсохоор тэр хэмжээнд байгуус. Тэр нэг нь амархан. Энэ бол дөрвөлжин, дугуй, гурвалжин, 5 өнцөг, 5 шүү. Line гэдэг нь болохоор зүгээр зураас юм уу? Photoshop дээр яаж хийх вэ гэсэн үг байгаа. За энэ болохоор Photoshop дээр та бүхэн дизайны ямар нэгэн зүйл хийгээд ирэхэд болохоор маш их хэрэглэгдэх байгаа. Үнэхээр маш их хэрэглэгдэнэ. Тийм учраас хэрхэн ашиглах бас shortcut-ыг бас яаж ашиглахыг сурчих юм бол та бүхэн дизайн дээр ямар нэгэн постэр хийгээд явхад маш их хэрэглэгдэх байхаа гэж бодож байна. За тэгвэл хамтдаа өнөөдрийн сурах төлөв рүүгээ орцгоё. За мөн ялгаагүй Google Drive-ийн линкийг description За мөн ялгаагүй Google Drive-ийн линкийг description хэсэг бас comment хэсэгт үлдээсэн байгаа. Та бүхэн файлыг үнэгүй татаж аваад хэрэглэхээр би өгж байгаа учраас татаад тэгээ эхний удаадаа миний зааж өгч байгаа болохоор нэг үтснийхаа дараа нь болохоор файлаа нээснийхаа дараа дагаж бүгдээрээ зурангаа shortcut-ийн дарангаа сурах юм бол илүү сайн ойлгогдох байгаа гэж бодож байна. За тэгвэл хамтдаа Photoshop файлаа нээгээд өнөөдрийн хичээлдээ орцгоё. За Photoshop файлаа нээх юм бол хоёр art board нээсэн байгаа. За мөн ялгаагүй би та бүхэнд зааж өгч байгаа. Эхний rectangle гэсэн art board руу очоод art board-д rectangle бүгдээ дагаад өгөөрэй. За тэрний дараа за энэ шиг явуулчихсан бүгдээ зүүн тул ашиглаж штэ. Age үсэг hand төлөв дасны дараа шууд одоо зүүм хийж болно. Эсвэл keyboard-оос shortcut үед зүүн дараа зүүм хэлбэрээр mouse нэрээ клик дараад баруун шиг хөтлөх юм зүүм хийх байгаа. За мөн ялгаагүй pen tool-тэй ер нь төстэй. Pen tool-ийг дарахаар өнөр энэ shape page хоёр байгаа штэ. Би танаар shape-ийг ашигладаг гэж хэлсэн. Тэгээ fill байгаа stroke байсан. Тэр мөн ялгаагүй өнөөдрийн сурах төлөвүүд маань болохоор энэ чинь байна. Энэ дөрвөл чинь. За энэ mouse-аа удаан дарах юм бол энэ байна. Rectangle, ellipse, triangle, plugin, line, custom shape tool гэдэг 6 input байгаа. За өнөөдөр shortcut нь болохоор keyboard-ноос юу үсэг байгаа. За тэгээ keyboard-ноос шууд хамгийн их сонгогдсон байгаа shortcut-ыг дарах юм бол сонгогдсон байгаа тэр одоо дүрс маань гардаг байгаа. За rectangle tool-ийг хамгийн их үзье. Rectangle сонгох юм бол мөн ялгаагүй shape байгаа, fill байгаа, stroke байгаа. За энэ болохоор бидний pen tool-ыг ашиглахад яг хэрэглэсэн одоо тохиолдол байна. Бүгдээ shape-ийг сонгоод, fill болохоор энэ чинь өнгөө гэдгийг сонгоод, за магадгүй цагаан өнгөөр хийхээр бол цагаан өнгөөр энэ чинь gradation, өнгийн сонголт байна, gradation байна, pattern байна. За тэгээд pixel болохоор 10-ыг өгөөд, за stroke болохоор цагаан өнгөөр их нээж өгье. За line-ы зураасын болохоор таслалтай биш зүгээр шууд line-аар явъя. За тэгээд бусад зүйлийг нь бол орлох шаардлагагүй байгаа. За бүгдээ rectangle tool-ыг сонгосны дараа маузаараа ингэж татах юм бол за ингэ дөрвөлжинд үүсгэж болно. За энэ 10 пиксел гэдэг пикселээр энэ дөрвөлжинд үүсгэсэн байна. Хэрвээ та бүхэн одоо юу гэхэд дарсны дараа энэ пилигээ одоо ийм өнгөөр сонгосон байлаа л да. Тэгэх юм бол дахиад татах юм бол энэ болохоор пил гэдэг өнгөөр stroke нь болохоор цагаан өнгөөр ингэж харагдаж болж байна. За shortcut-ыг та бүхэн зааж өгье.
За view үзэх дараад pil өнгийг нь арилгасны дараагаар за юу өнөөрөө энэ чинээсээ ингээд татах юм бол ингээд дөрвөлжин rectangle-ыг үүсгэх боломжтой байна. Гэхдээ shift тарах юм бол илүү тэгш өнцөгтэй яг квадрат дөрвөлжнийг бий болгох боломжтой. Би тавхандас Google Tip гэж зааж өгч байгаа. За shift дараад ингэж татангаа space-ийг ингээд дарах юм болоод энэ одоо дөрвөлжин гэх зөөж болдог байгаа. Зөөгүүд яг одоо хаана багтахаар байна гэдгээ ингээд зөөж жогоод shift-ийг дараад татах юм бол яг тэгш өнцөг тийм дөрвөлжин нэх боломжтой байгаа. Мөн ялгаагүй татгаас өмнө alt-ыг дарж агаад зааж байгаарай. Татгаас өмнө alt-ыг татсныхаа дараа alt-ыг дарах юм бол миний яг одоо маузаараа клик дарсан тэр газраасаа дөрвөлжин маань ингэж үүсэн гэсэн үг байгаа. За тэгээд мөн ялгаагүй shift дарах юм бол тэр газараа одоо тэгш өнцгтэйгээр rectangle маань үүсэх байгаа. За тэгээ rectangle-ийнхаа энэ баруун дээд буланд нь харах юм бол энэ цэг байгаа бүгдээрээ анзарч байгаа. За энэ цэг нь ямар учиртай вэ гэхээр энэ чинь одоо ингээд тэгш өнцөгт бүр ингээд хурц шууд дөрвөлжин байгаа шүү дээ. Энэ цэгэн дээр нь дарж агаад татах юм бол энэ хүрээ нь болохоор ийм зөвөн буюу илүү ч пудровке болж байгаа. Тэгээ бүр энийг татаад авах юм бол нэг өнцгийг татаад авах юм бол иймэрхүү дүрс үүсгэж болно. За эсвэл энэ дөрвөлжнээ бүр ингээд татаад авах юм бол дугуй дүрсийг ellipse-ийг үүсгэх боломжтой байгаа. За тэгээд Photoshop 2020 оноос хойш юу ямар ч энэ цэг энэ дээрээ гардаг болсон байгаа. Тийм учраас хэрвээ энэ байхгүй болвол энэ round гэж байгаа тэрийн бүгдээрээ тохирхойг энэ пикселээр өгж жогоод энэ дугуй болох боломжтой байгаа. За тэр нь хаана байгаа вэ гэхээр энэ чинь харах юм бол rectangle-ийн энэ одоо дүрснийхээ одоо өнгө бас stroke одоо бүх зүйлийг энэ янзлах боломжтой энэ хэсэг байгаа. Pil stroke энэ болохоор pixel байна, энэ line байна. За харах юм бол энэ чинь хажуу талын одоо өнцгүүдийг ингээд тэгш өнцөгт эсвэл жон пудрок гэ буюу зөөлхөн болгох тэр тохирхоонууд нь энэ чинь байгаа шүү. Энэ чинээсээ тохирхоо хийж болохоор байгаа. Дараа нь болохоор за бүгдээ ингээ контролоос V-ийг дараад за энэ rectangle-ийг delete гэж тусчихъя. За дараа нь болохоор маус удаан дарах юм бол ellipse tool байгаа. Мөн ялгаагүй дугуй дүрсийг shift дарах юм бол тэгш өнцөгтэй хийж болох байгаа. За дараагийн tool нь болохоор triangle tool буюу гурван өнцөгтэй гурвалжин байгаа. За мөн ялгаагүй shift-ийг дарахгүй бол харьцааны нийтлэх нь биш ингээ өөр гурвалжин үүсгэх боломжтой. Shift-ийг дарах юм бол мөн ялгаагүй яг тэгш өнцөгтэй ийм гурвалжин дүрсийг бий болгох болно. За энэ дээр нэмээд болохоор энэ гурвалжингаа маусаа ингээ жоохон энэ ойролцоо ингээ аваачих юм бол эргүүлж болдог юм айконоор өөрчилж байгаа. Энэ rotate буюу эргүүлж болох байгаа. За энэ айконыг гарч ирсний дараа ингээ эргүүлж болно. Тэгээд энэ эргүүлж байгаа нь болохоор энэ чинь байгаа бүх зураг бүх rectangle-луудыг болохоор ингэж эргүүлж болдог байгаа. За дараа нь юу байгаа бэ гэхээр за мөнөөр удаан дарах юм бол энэ чинь plugin tool байгаа. За энэ чинь дарах юм бол одоо ийм 5 өнцөгт ийг болохоор зурж болж байгаа. Мөн ялгаагүй shift-ийг дарах юм бол яг тэгш өнцөгтэй 5 өнцөг зурж байгаа. За энэ чинээсээ харах юм бол 5 гэсэн тоо байгаа мөнөөр харж байгаа. За гэхдээ энийг болохоор мөнөөр одоо юу хүн 8 гэж бичил та. Тэгчээд дахиад зурх юм бол 8 өнцөгтэй ийм дүрсийг бий боломжтой байгаа. За энэ чинь 11 гэсэн ч болно. Тэгэх юм бол 11 өнцөгтэй дүрсийг бий боломжтой байгаа. За хажууд нь байгаа энэ пиксел тиктэй байвал энэ ямар учиртай вэ гэхээр за энэ чинээсээ би пикселийг нь одоо 20 гэснэ. Энэ чинээсээ нэг 6 өнцөгтэйг зуръя. Тэгэх юм бол за бүгдээр анзарч байна уу? Энэ чинээсээ харах юм бол энэ өнцг нь болохоор жоохон пудрок гэ раунд буюу хурц өнцгтэй биш болсон байгааг харж байна. За энэ пикселийг энэ чинь явуулж болж байгаа шүү дээ. За гэхдээ болохоор юу усгээ тарсны дараа энэ чинь нөгөө нэг цэг байгаа. Мөн ялгаагүй энэ цэгэн дээрээсээ татаад жирэх юм бол энэ өнцг маань болохоор бүр ингэ зөөлхөн болж болох байгаа. Буцаагаад энэ цэгэн дээрээсээ буцаах юм бол за ингэ хурц өнцгтэй бас жоохон пудрок гэ зөөлхөн өнцгтэй болохоор байгаа. За дараа нь болохоор ямар төл байгаа вэ? Хамгийн их хэрэглэгдэх лайн байгаа. Лайнаас мөн ялгаагүй ингэж лайнаа ингэж зурж болж байгаа. Тэгээ мөн ялгаагүй шийдтэй дарах юм бол тэгш өнцгтэй 45 градусаас 90 градусаар ингэ зурх боломжтой байгаа. За иймэрхүү маягаар өнөөрөө иймэрхүү rectangle-уудыг ингэ зурх боломжтой байгаа. За энэ зурсан rectangle-уудынхаа тохиргоогийн дахиж одоо засварламаар өгвөл миний зааж өгсөн энэ appearance гэдэг энэ болон руу очиод одоо бүгдийг тохируулах боломжтой байгаа шүү. За дараа нь ямар төлөв байгаа гэхээр за бүгдээр зурсан shape-үүдийг болохоор бүгдийг сонгож аваад delete гэж сонгосны дараа нь болохоор custom shape tool байгаа. За бүгдээр энийг сонгосны дараа энэ нь ямар учиртай вэ гэхээр за бүгдээр энэ дээр нэг icon байгаа харагдаж байна. Энэ болохоор одоо дуртай дүрсийгээ зүгээр чирээл тавихад зурдаг гэсэн. За шинэ энэ чинь анимац гэдэг амьтад байна. За доор нь болохоор ийм моднууд байна. Эсвэл bots гэдэг одоо янз бүрийн ийм одоо зам юм уу модон тийм дүрс байна. За бүгдээр энийг сонгоё. За энэ заяыг сонгосны дараа шууд shift-ийг дараад зурх юм бол энэ зам маань шууд shape-ээр үргэлж орж байгаа гэсэн үг. Авах маус. За бүгдээр дахин нэг зурж үзүүлээ л да. За энэ чинээс аль нэг амтныг сонгоё.
За тэмийг сонгоё. За тэмийг сонгоод shift дараа татлаа. Mouse авлаа. За ингээд л орчих. Маш амархан. За энийг ихтэй жоохон пиксел нь их байгуулж байгаа. Нэг биг жоохон нэг гоё харагдахгүй байна. За энийг болохоор бүгдээрээ 8-д сонгосон дараа энэ пикселийг 10 биш. За 2 3 орчим хүчээ. За тэгэх юм бол лайн нь илүү нарийнхан болж учраас энд нь илүү тодорхой харагдаад бас гоё харагдаж байна. Энд чинь дуртай өнгө өгж болно, строк өгж болно. Өөрсдийнхөө дизайны загвар ташиж болно. За энэ өнөөдөр сурч байгаа энэ дүрснүүд нь болохоор вектор паншиг буюу векторыг дурддаг юу гэсэн үг гэхээр хичнээн татсан энэ векторууд маань нэвтэрсэн алдагддаггүй буюу иллюстратортай ижлэх иллюстраторын векторуудтай ижилхэн хэсэг байгаа. Photoshop ч болохоор пиксел одоо пиксел баргам гэсэн чинь энэ дотроо текст ч юм уу энэ shape өнөөдөр сурсан энэ rectangle эднэр болохоор бүгдээрээ векторээр паншиг буюу векторээр зурагддаг байгаа шүү. За энэ болохоор нөгөө уг нь энэ custom дээр болохоор өмнөх одоо позон буюу өмнөх вишнүүд дээр болохоор илүү гоё ингээд дүрслүүд байсан байхгүй. Тэр нь ингээд нэг өдөр л ингээд алга болсон. За тэрийг хаана байдгийг нэг газар ингээд нуугдастай байгаа. Тэрийг нь яаж гаргаж ирэх вэ та бүхэн зааж өгье. За бүгдээрээ энэ window хэсэг рүү очсны дараа энэ чинээс shape гэсэн хэсэг байгаа. За shape. За энэ shape гэснийг чеклээд чеклэх юм хажуу талд болохоор иймэрхүү түүл шинээр нэгдэж харж байгаа. За бидний сайн байсан shape-уудын байгаа. Гэхдээ энэ 3 цэгэн дээр дарах юм бол энэ чинь legacy shapes and more гэж байгаа. Энийг дарах юм бол шинээр ингээд shape нэмэгдэж байгаа. За орох юм бол өмнө нь бидний хэрэгэлдэг байсан одоо дүрснүүд бүгд энэ чинь байгаа. За энийг яагаад Photoshop ингээ алга болгоцсныг мэдэхгүй ч ямар ч тач бүр бол устаагүй энэ чинь ингээд хадгалагдаад байж байгаа. Тийм учраас энийг бүгдээрээ татаад гаргаж ирэх юм бол байнга хэрэглэх боломжтой байгаа. Бүгдээрээ болохоор дотор нэг ямар дүрс байгааг нэг үрсэл нь харуулах боломжгүйж бүгдээрээ нэг үрсэлнийг ороод энэ сонинжинда ийм дүрсүүд байгаа шүү гэдгийг хадгалчаараа дараа нь дизайнер ямар нэгэн постэр хийх юм бол ийм дүрсийг заавал зурх шаардлагагүй shape дотор арай байгаа юм шүү дээ гэдээ ороод хайх юм бол мэдээж энэ shape-үүдээ илүү тэгш өнцгтэй илүү гоёор амархнаар зурх боломжтой байгаа. Тэгвэл өнөөдрийн сурсан rectangle ellipse түүлүүдээрээ дамжуулаад ийм хөөрхөн хүүхдийн одоо ийм иллюстратор хийсэн ийм дүрслийг хамтдаа дурсгая. За энэ rectangle artboard-ыг хаасны дараа хүүхэд гэсэн нэртэй одоо artboard-ыг нээж өгөөрэй. За бүрэн басан зураг байгаа. Энийг чекийг нь болохоор авсны дараа болохоор цаана болохоор дээр нь давхар зурхаар боломжтой байгаа. За энэ хүүхдийн artboard-ыг сонсны дараа бүгдээрээ шууд keyboard-наас юуг дарж чадна. За ellipse түүлийг сонгоод хамгийн эхлээд толгойн дурыг. За pixel нь болохоор 10. За shift дараад тэгш өнцгтэй зурхаагаа. За space дараад хөдөлгөнгөө дурж гарч байгаа. За энэ зурсны дараа та бүхэнд нэг гүйл тип зааж өгье. За одоо энэ чихийн зурмаар байгаа шүү дээ. Тэгэх юм бол одоо ellipse түүлийг сонсны дараа энэ чинь болохоор энэ чинь болохоор combine shapes гэж байгаа. За энэ ямар ч үгээр одоо энэ shape дээр давхар зурх юм бол ингээд нийлдэг байгаа. За үгээр хэлгээд Photoshop юмсууд тэр нь ойлгогддог. За би та хүн шууд харуулъя. За shift дараад жоо тэгш өнцгтэй зурлаа. Авлаа. За тэгэх юм бол яаж вэ? Энэ хэсэг нь болохоор shape нийлээд одоо нэмж зорж гэсэн үг. За одоо дараагийн одоо буцаагаад бүгдээрээ юу ч дээрээ даашныхаа дараа энийг new layer руу буцаарай. За тэгээд ellipse очоод за чихийг нь хамтдаа нөгөө чихийг хамтдаа зуръя. За энэ чих нь болохоор харах юм бол бүгд нөрөө наан гараад ирсэн байна шүү дээ. Энийг болохоор энэ толгойгийнхоо цаана гарах болно. За бүгдээ энэ ellipse-ийг сонсны дараа илүү жоохон царайны юу гэл таван царайны өнгөтэй ижил өнгө өгч тэгэх юм бол pixel рүү очоод за энэ чинь color-ыг сонгоод одоо ингэж царайны хөгжүүлэх байгаа. За ellipse тэгвэл stroke-ын цаан байгаа шүү дээ. Stroke-ийн болохоор бүгд нөрөө бас жоохон царайны төстэй өнгө өгье. За stroke-ийн сонгосны дараа энэ өнгөө сонгочих ижил болж шүү дээ. За ихлэ энэ өнгөө сонгосны дараа миний үед яадаг вэ? Ийш ороод жоохон stroke-ийн жоохон үдггээ буюу жоохон харавтар өнгөөр нь өгч. За ингэж өгчний дараа за одоо болохоор бүгдээр биеийг нь болохоор хамтдаа зуръя. За бүгдээрээ ellipse биш одоо гурвалжин буюу энэ triangle дүүлийг сонгосны дараа за бүгдээрээ дарж агаад энэ чинь болохоор сонгох юм бол гурвалжнаар ингэж зурагдана. За тэгээд өнгийг нь болохоор сайн улаан биш. За энэ stroke нь болохоор бөнөөр алга болгочихъя. За stroke-ийг алга болгоод хувцсыг нь болохоор за туртан өнгөөр өгж болно. За stroke-ийг алга болгоод pil руу очоод өнгийг нь болохоор за энэ өнгөөр өгч. За мэдээж triangle-ийг болохоор толгойн арт нь гаргах юм бол иймэрхүүгээр бие нь харагдаж байна. За хамтдаа биеийн зурсан. Одоо болохоор энэ crown буюу энэ титмийг зуръя. За ингэхдээ болохоор custom shape түүлийг сонгосны дараа энэ shape хэсгийг очиод дарах юм бол энэ дотор байгаа. За хаана байгаа вэ гэхээр за энэ чинь Legends одоо 2019 shape дотор доошлох юм бол object гэсэн хэсэг дотор одоо ингээд янз бүрийн титмүүд байгаа байрлаж байгаа. Тэгээд та хүн ингээ хайхад энэ чинь энэ хэсэг чинь ингээ жоон жижигхэн байгаа бол энэ 3 цэгэн дээр татаад ингээд жоон жижигнээ ингээд томсгож байгаа тайж болно шүү. За бөөнөрөө энэ титмийг сонгосны дараа энэ хоосон газар дээр дараад за тэгээд зүүм хийснийхаа дараа за өнгийг нь болохоор за нэг юм шар өнгө өгөөд за shift-ээр дарах юм бол тэгш өнцгтөө титм зурагдах байгаа. За ингээд
авах юм бол титэм маань зурагдана. За титэм маань болохоор толгойн дээр нь байгаа учраас толгойн эллипсийн дээр нь гаргаад Ctrl T дарах юм бол иймэрхүү дөрвөн ийм талтай ийм цэгүүд гарч ирнэ. За тэгээд маузаа ингээ аваачих юм бол rotate буюу ингээд зүг чигийг нь болохоор ингээ эргүүлж чаддаг байгаа. За одоо бүгдээ нүүрэн дотор байгаа одоо нүд амын зургийг. За энэ чинь байгаа одоо турсан байгаа шип бүгдийг ингээд дарж агаад чих юм бол нүдийг нь дараханд албалдаг байгаа. Тийм авах юм бол бүгд албалж байгаа. За одоо бүгдээ эллипс зүйлийг сонгосны дараа маузаараа шип дараад дурсан. За өнгийг нь болохоор бүгдээ цагаан хөнгөлт болгочих. За тэгээд мод үзэн дээр зааж гисэн байгаа option байгаа шүү дээ. Alt хэсгийг дараад чих юм бол copy хийдэг байгаа. За хажуудлын нүдэн дээр наваачаад copy хийсний дараа ellipse 2 нүдийг болохоор хоёулангийн copy хийгээд бид тэрийг болохоор харанхт болгоод жижигрүүлээд нүдний харыг хийж байгаа. За тэхийн тулд болохоор энэ хоёулангийн сонсны дараа keyboard-ноос болохоор Ctrl G гэх юм бол шууд copy хийдэг байгаа. За энэ ellipse энэ copy хийснийхаа сонсны дараа бүгдээ одоо өнгийг нь хараас үлээ. За ингээд өнгийн зүйл тохирох байхгүй яагаад гэхээр mode үзийг сонсон байгаа учраас ellipse зүйлийг сонсны дараа пилийг нь хараас үлж бий. За бүгд хараас үлж. За санаа зовтгүй. View-ийг дараад shortcut-наас тэгээд Ctrl T нь болохоор заавал shift дарахгүй ч гэсэн тийш өнцгөлөөр жижигэлдэг байгаа. За ингээд бүгдээ өөрсдөө мэдрэмжээрээ нүдний харийг нь зураад. За мөн ялгаагүй энэ хэсгийг болохоор харуулгаад V Ctrl T нүдний хэсгийг нь жижигнэр ингэж зурж болох байгаа. За бүгдээ нүдийг нь бол зурсан байна. За үүний дараа болохоор за ам хамрыг нь хамтаа зуръя. За өмнө сурсан нөгөө түүл байгаа шүү дээ. Pen tool P үсгийг дарсны дараа болохоор энэчнээс пил болохоор өнгийг нь байхгүйгээр stroke-ийг нь болохоор шар өнгийг сонгоод pixel 10 line loan ороод Alleging capsule cornice-ийг болохоор бүгдээрээ ийм бүгдийн гол дээр нь байршуулж өгөөрэй. За байршуулсны дараа P үсгээ дараад клик окей. За хэрвээ дууссан бол хоосон газар дарна. За тэгээд дахиад F үсгээ дараад энэ чинээсээ хамрын хэсгийг клик. За өнгө нь болохоор цагаанаар болсон байна тий. За бүгдээ энэ чинээсээ юм болгоод. За тэгээд нөгөө нууцсан мэснүүдээ бүгдийг нэх юм бол one song. За бүгдээ энэ шиг одоо зураагүй байх юм бол энэ чинь болохоор энэ чинь байгаа шипүүд шүү дээ. Бүгдийг нэрлээ зүгээр. Одоо энэ текст дээр нь очиод маус ирээд авах юм бол шууд текст тэнцвэрлэж байгаа хэлээ зөвлөд юу гэдэг. Хоцос энэ ellipse чинь одоо чих шүү дээ. Тэгэл ингээл толгой тэтэм за энэ одоо нүд гэдэг юм уу? За энэ болохоор хаамар ам энэ шип чинь за энэ шип юм байна. Энэ болохоор нүдний хар нэг гэсэн нүдний хар гэдэг юм уу? За энэ болохоор нөгөө нүд гэдэг юм уу? Энэ нэг нэрлээд санажнаа дараа эднийг бүгдийг хамгийн ихнийг сонгоод хамгийн сүүлчийг сонгоод shift дарангаа клик тэгэхээр бүх сонгож select болж байна. Тэрний дараа keyboard-аас Ctrl G group гэж байна. За ингээд энийг бүгдийн бит гэдэг юм уу? Нэрлэх байна. За ингээд уртлын нүдийг авах юм бол зурх боломжтой байгаа. За энэ болохоор өмнө зурсан хүүхэд байгаа. За бүгдээрээ арт-уудын дээр бүрэн болсон зураг гэж энэ зураг байгаа. За бүгдээрээ яг одоо дуурайлж зурхгүй байгаа бол энийг ингээ харангаа ижилдэх нь өнгийг нь ч гэсэн одоо keyboard-наас A-ыг дараад хуулж агаад ижилхэн өнгөөр зурж болох байгаа шүү. Өнөөдөр болохоор энэ хүртэл та бүхэндээ зааж өгье. Refresh-ээс comment хэсэгт нь үлдээж байгаа учраас та бүхэнд үнгүү татаад ашиглах боломжтой байгаа гэдгийг дахиж нэг санаарай. За тэгээд өнөөдрийн сурсан төлөвлөдөө миний PSD файл дээр давхар дуурайж сурах давтах юм бол та бүхэн үнэхээр хичээлээ ингээд давтах юм бол сайн тэрэг цээжлэгдээд бас дараанаас ашиглагдах байгаа гэж бодож байна. За энэ хүртэл хичээлийг маань дуустал үтсэнд маш их баярлалаа. Хүмүүс Facebook дээр хичээлээ ингээд оруулаад бүгдийг нь оруулаад ямар вэ гэж асуусан. Гэтэ яг үндсэндээ Facebook дээр би интро зарлал маягаар л оруулж байгаа. Гэтэ ийм 20-30 минут нэг цагийн ийм зүйлийг Photoshop-ийн ийм одоо академик хичээлээ шүү дээ. Ийм зүйлийг Facebook дээрээс хүн сурна гэдэг бас байх боломжгүй. Анхаарал нь төвлөрөөгүй. Жижигхэн утасны дэлгэцээр хүн юм сурна гэж байхгүй учраас маш олон шорт бичлэг үзэхгүй болвол ийм академик зүйлийг яг бөксөөрөө сандал дээр суугаад компьютерийн ард очиж байгаад сурах зүйл учраас би YouTube хичээлүүдийнхаа байн оруулж байгаа. За цаг зав жоохон гайгүй гараад байгаа учраас хичээлүүдийг оруулаад явах болно байн тасрахгүйгээр. За тийм учраас та бүхэн ч гэсэн одоо хичээл сургууль ороод төгжрэл ч гэсэн гайгүй болоод ийм үе байгаа учраас за дахин нэгэн шийдвэр гаргаад бас Photoshop-ыг сургуулиас гоё явахаа гэж бодож байна. За дараагийн хичээлээрээ уулзцгаая. Bye.